байлдааныг шүүмжлөв. Subscribe now. Бетус хүч тамирын тижэн сая баахан мандан дэгжиж байтал Хеван төрлийн аха элхүү хара Майл жамгийн тод нартай нийлж Хэрэг аймгийг давшин байлдаж Хевангийн гэр хотлоорыг бодруулан сарниуллаа. Үүнд Тэмүүжин дүү хасар бэлгүүтэд 5,000 зэрэг өгч Угсааны авга сайн бүх хааны саран бүрх сайн тамд хоёр жанжны хамт Майл жамгийн тодыг байлдуулж өөрөө Хеванд хавсран бодорсон аймгийг хурааж өглөө. Үүнд Самуугийнх бяцхан аймгийн эзэн Тадисал Тэмүүжинээс өшөө авах гэж тайчууд хийгээд Татар аймгаас цэрэг зээлхэр ирлээ. Тадисал Тэмүүжинээс ямар өшөө авах болсон бэ? Хэдэн жилийн өмнө Тэмүүжины 8 шаргагтыг хулгайсан хүн бол Самуугийн ганц хүү Баардан байжээ. Тэмүүжин борж хуйуулаа 8 шаргагтаа хөөж одох үед Баардан нэхэмжлэн ирээд боржийн дэмэлдийн дор үгсэн байж. Түүнээс Тадисал Тэмүүжинд туйлаас хорсон өшөө авах арга олохгүй байлаа. Одоо Тэмүүжины Хэрэг аймгийн бодорсон ардыг хураамжлах явдалд тайчууд хийгээд Татар аймгийн 5 үгүйг үзээд өөрийн хүч мөхсдөг учраас Тайжууд аймгаас туслахыг гуйхаар ирсэн гэж. Энэ нь Тайжуудын эзэн Чилэгэр бүх дахар нарын сэтгэлд яв цав нийлв. Гэвч тэд Тэмүүжины баатарчуудын хэцүү ба Монголын арга бодлоготойгоос болгоомжилж цэрэг нэмэх аргыг зөвлөв. Үүнд ургуул оргуул их баярлаж сонсгол манай Татар аймгийн эзэн цар үгэж түүний дорох Мэгжинсээр Мэгжинсүүл ах トゥ хоёрын ах Мэгжинсээр нь Татарыг эзлэв гэн. Тэр угаас надтай маш сайхан билээ. Надад 10-аад морьтон өг. Би очиж манай Татарын цэргийг нэг төм олж ирвэл Самуу тайчуудтай 3 төмөн цэрэгээр Боржгод аймгийг бартаагаад мөхөж болно гэлээ. Чилэгэр бүх дахар нар их л баярлаж оргуулд 10-аад морд цэрэг өгч Татар аймагт илгээлээ. Оргуул замдаа Хонгород аймгаар өнгөрсөнд Хонгородын эзэн дайс эзэн учрыг туршиж мэдээд ихэд сочин иххүү ажнам мэргэнийг Тэмүүжинд мэдээ өргүүлэхээр довтлого. Тэр удсангүй Бэт улсад хурж Тэмүүжинд золгон оргуулын Татар аймгаас цэрэг гуйхаар очисон учрыг мэдүүлв. Тэмүүжин хотод талархан хуримлж мордууллаа. Шөнө Тэмүүжин зулын дэргэд цай ууж дайсантай тул гаргыг бодож байтал мухлаа золгохоор ирлээ. Тэмүүжин баясгалан тасраагаар санд мэнд ирсэн чинь санавал нэгэн чухал үг бий биз. Садл үгүй сайхан мэдүүлдэг бай гэлээ. Мухлаа Сансгул тайчууд Самуу Татар 3 аймаг нийлж 3 төмөн зэрэгээр байлдахаар ирнэ гэнэ. Эзэн минь тусгаа. Тэгж бодож байна уу? Эсвэл зайлсугаа гэж байна уу? Гэлээ. Тэмүүжин дайсан ирвэл тулах нь тогтсон ёс үлээ. Дутаах ёс байна уу? Нэгэд Монгол үл мэдэг нээч. Манай Бэт улсын хоёуг өмсөж болох эрийн тоо өгшин буураг оруулаад 2 төмд хүрэх үгүй. Тайчууд Татар Самуу 3 аймаг бол цөм мантай хүнд өшөө хорсолтой аймаг бөгөөд нэн тайчуудын хүч бас хорц дээрэнгүй. Гэсэнтэй Тэмүүжин түүний хэлж дуусхийг хүлээж ядан. Эрхэм сайдад дайсныг дийлэх ямар арга байвал түргэн хэлдэг бай гэвэл Монгол харьсан хэнгэрэг гойлон цангэрч чандд бол бусдын чихийг аюулгана. Янтад бол өөрийн цэргийн хүмүүн олон болсноор үг захирлаг харилцсан сонсдог үгүй бол дохио чимээ болно. Туг яара шүүхэр далбаа гэгч чандд бол бусдын нүдийг аюулгана.
Няндад бол өөрийн цэргийн хүмүүн олон болсноор орох эргэх харилцан үзэгдэг үгүй болсон тул тэмдэг харалт болгоно. Тиймээс эдгээр зүйлийг үлэм жариун бэлтгэхгүй болохгүй. Тэмүүжин мал адгуулж мөнгө нэж явсан мухлаа хүүд энэ зэргийн ухаан бодлого байхыг мэдэж дэсдэшгүй гайхан баярлаж түүнээс цэргийг дайл гаргыг асуусан мухлаа. Тэр тухайн байдалд нийлүүлэн өгдөж хувилгах нь дайсанд тулгалцсан хойно ургуулan хувилгахад байх үзье. Урдаас тогтоон задруулж болохгүй гэлээ. Тэмүүжин ихэд баясан сайшаач шүндүлээр өртгөлжин зүсэн хатан хөөхд эмс октыг дайчилж цэлэм тэрэм эсгий булгаар бас торго түрийг хэв бүсээр туг яар шүхэр далбаа оюулж урайханы зэлэм урагш хойшгүүж хэнгэрэг цанг хідэн тэрэг бэлтгэн авлаа. Дэдүглөө Тэмүүжин өөрийн цэргээ шалган идэр залуус Хурц Баатрийг нэг төм 3,000-ны төдий олж 13 бүлэг болгон зохиож бүх бэлгүүтэй хавдгасар уран гацаг ойдучиг торгон шар чөмөргөн шир худаг хар хэрүү зэлэм буурал зэв жолон минлэг 13 хүндийн нэжгээд анги захируулав. Ганц мухлаг өндөр довын оройд барсын арьсан цацартаа гаргаж Тэмүүжин дээдсийн үеийн товч цаазын алтан дохом сувд одод зэвийг авчирч тушаагаад мухлаг бүх цэргийн захирах жонон гэж өргөмжлөв. Мухлаа богино ардад дэгэ бамба бариулж татанх ардад хулгавч ном бариулж жирэг ардад туг хяар бариулж баатар ардад хингэрэг цам бариулж хэрлэн мөрний захад цэрэг сургав. 3 хоногийн хойно жилгэр бүх тайчууд зэрэг 3 аймгийн 3 түмэн зэрэг авч хурж ирээд мөрний чандад хөвөнд хүрээд буулаа. Тэмүүжин морь унаж өндөр дов дээр гарч үзвэл 3 аймгийн цэргийн сүрх хүчин чанга тул бууж ирээд өөрийн цэрэгтээ цааз тунхаглаж 25 газар ухарч хүрээ буу. Торгон шар чөмөргнөр мухлаан гинт өргөгдөж олноос их болсонд тоомжлох үг тул мухлаан дэргэд ирж дайсны цэрэг 3 төв манай цэрэг тэдний хагасдаж хөрөхгүй тул тулж үл болох нь магад байтал эзэн бас дайсны цэргийг үзээд 25 газар ухарч буу. Энэ жухам ямар санаа буй? Жонон олж мэдв гэж асуулаа. Мухлаан нэж. Энэ бол манай буян дэсний мэрэгэн санаа. Сүрт эзний сүрдүүлэг арга болно. Урдаас хэлж үйл болно. Учирсан цагт аяанда мэднэ гэсэнтэй. Торгон шар өгдөн үгүй боцлаа. Мухлаа буурлыг дуудаж. Чи 1,000 зэрэг авч шүндүл симэр мөрний гэтэлж чанд хөвөнд бүгдүгэ. Маргааш бичин цагийн сүлд тайчууд хэрвээ дарагдчих мөрний хагасыг гэтэлсэн үед чи хөндлөн этгээдээс тусаж алан гарч тэдний морь хуйхийг булаахтун гэсэнтэй буурал туртаяа хүлээн авч очив. Бас чулуун зив хоёрыг дуудаж. Та хоёр 2,000 зэрэг авч мөнхөө шүндүл мөрний гэтэлж эндээс 30 газрын үзүүрдэх Тарбагийн манхны хоёр этгээдэд бүгдүгэ. Маргааш наран шингэх үед 3 аймгийн цэрэг хэрвээ дарагдвал лав тэр газарт шурган очино. Их дарагдвал түүнд шургалгүйгээр өнгөрч гарна. Тэгвэл та бүүдос бас бүүс сундал дунд хагасыг өнгөрүүлээд гинт гарч таслан алж байлдах тун гэсэн тэд хүлээн авлаа. Торгон шар чөмөргнөр цэрэг цөөхөн гэж зовниж байтал одоо бас 3,000 цэргийг явуулсанд ихлээч. Мухлаан дэргэд ирж учрыг асуусанд мухлаан нээж. Надад тогтсон санаа буй. Аха та нараа сэтгэлээ сул тавьж дайсныг хэрхэн дарахыг үз гэлээ. Тэр хоёулаа хүүтнэр инээж гарав.
Дараа өдөр 3 аймгийн цэрэг Тэмүүжний цэрэг ухарсныг үзээд их л омогшин оргуул Тодисал хоёул өмнө ирж жилгэр бүх дахар мэгжин сэр нарыг удирдан мөрний гэтлээд Бэт улсын цэргийн хүрээний өмнө хурж ирээд жагсаав. 3 аймгийн цэрэг луу цагаас морин цаг болтол байдас хаа гэж хараавч Монголоо цэрэг чанд заазлаад огт хөдөлгсөнгүй. Тэмүүжин хэдэн удаа шаардсан хойно Монгол цэргийн ардыг цададлаа хооллоод сая хонин цагийн ихэнд цэргийг авч гарan жагсаав. 3 аймгийн цэрэг хүлээсээр даан чадсан тул даруй дайран ирэхэд Монгол мод тогшмогц их цэргийн дотроос холховч ном барьсан цэрэг цугаар гадагш харуулж дайсны цэрэг зэв доногдож нилээд хохирлаа. Бэт улсын цэргийн хөл төмөр зангуу мэт бат цогсож өчүүхэнж хөдөлсөнгүй. Дайчуудын цэрэг 3 удаа дайран ирчээ. Нилээд хаширан хойно Монгол өндөр хасагт гарч үндэж үзээд одоо байлдаж болно гэж төвийн их хингэргийг хүчлэн дэлдүүлв. Үүнд 8 этгээдээс 10 ангийн цэргийн цан хингэрэг цугаар дуурсаж олон цэрэг нэгэнд хашгиралдан зогж алан орсонд нэг нь 10-та тэнцэн. 3 аймгийн цэрэг их л дарагдж өвөр зураа довтлон гიშгэлдэж үхсэн нь тоолшгүй. Тэмүүжин ганц мороор цэргийн өмнө тэргүүлж түүнийг багад уйлуулан орхин урвж явсан хулжиныг олж үзээд нүднээс нь гал гарч даруй алан ирсэнд хулжин цүс хэмхэрдэл айж яран морио тэнхрүүлэн буруулан одов. Хавтгасар бүх бэлгүүтэй хоёул 2 этгээдээс хавчин алхад 3 аймгийн цэрэг илдээ хөндлөн голдгүй орхиж буруулав. Хар хэрүү мэгжин сэртэй халз учирч чонын шүдэд бэлуугаар нэгэнтээ бэлуудсанд мэгжин сэрийн баруун мөр оногдож морин дээр хідэнтэй хилтэрхийлж эмээлийн бүргэ твэрч дутав. Ширээ худаг их зэргийг шавдаж нэгсэгүй гэдэл Монгол нэгхэс төр байзна гэд морноос бууж тайчуудын морины хөлва тэрэгний мөрийг хянан үзээд бас хасаг тэрэгний дээр авирч тайчуудын туг далба тоос гормыг үзээд одоо нэхэж болно гэж их зэргийг хөдлөж гизэг даран алан оров. Олон цэргийн шалмгайлан орхох нь уул юурн мөрөн сэтэрсэн мэт 3 аймгийн үгсэн цэргийн яс талд дүүрв. 3 аймгийн цэрэг буруулан хэрлэн мөрөнд хурж ирээд сая хагас гэтэлтэл дээд урсгалаас цон хингэргийн дун гарч буурлын 1,000 бүгсэн цэрэг алан бууж ирсэнд хэрлэн мөрөн улаанаар урсв. Тэмүүжин басгүй хулжинг эрен мөрний захад хурж ирдэл хулжин нэгэнд цаад хөвөнд амирв. Тэмүүжин эргэж үзвэл чөө мэргэн довтлон гүйцэж ирсэнд хуруугаар хүлжин заач өтөр түргэн тэр хүнийг харав гэсэнд чөө мэргэн нумаа дүүртэл татаж харун илгээсэнд тов хийдэл хулжны далын хооронд онож мориноос тонгоруулцлан унлаа. Буурлын цэрэг довтлон хурж хулжныг барьж хөдөв. Тайчуудын цэрэг усанд затсан ба дайнд үгсэнтэй нийлээд их хагас нь хохиров. 3 аймгийн цэрэг буруулсаар бараг бүрэг болсонд дахар чилгэр бүх хоёул дөрөвний дотор хөл дивсэн гасалж хинцэм Тодисал нэг хүний үгэнд орсноор нэгэн аймаг бусдах шахав гэж хэлж барахын урд бас гэнт цан хингэргийн дун аян гэмэд нэжгэнэж зэв чулуун хоёул 2 этгээдээс хашгиралдан алан орсонд 3 аймгийн цэрэг цүс хэмхэрч их л самур. Чулуун цэргийн ардад захиж дагсан цэргийн амийг хэлтрүүлнэ гэж бархиран зарлсанд 3 аймгийн цэрэг зэвсгээ таягдан хаяж дагсан нь 9,000 илүү бий. Оргуул дахрыг өдөрдөн зам ирэн буруулав. Мэгжинсээр чилгэр бүх хоёул зайг үзэж шургалан гарч дутав. Тодисал сая дахар
Чилгэр бүх хоёрын хэлсэн үгийг цэргийн ардаас сонссон тул аимшиггүй тэднийг дагаж ожилгүй ганцаар өөр тийш буруулан морио хийсгэн тавхлаа. Довтлосоор нэгэн их гуунд хурч сая баахан сэгсэж имэйлэ засыг гэдэл чимхийтэл 3 морд хүн ирэхэд учрав. Тэдэсала шинийн сарны бүдэг гэрэлд бүхийж үзвэл тэргүүлсэн нэг нь өндөр биетэй бүдүүмэр байлаа. Түүний хонь нилээд тэмэн ачаа хөсөг зэрэг зогсож буудлаа нүү хүмүүсийн байдалтай. Тэр ихэр Тэдэсалын дэргэд хурж ирээд "Жи юу хүн бөө? Юунт өдийлэн яран довдолж явна?" гэж асуулаа. Тэдэсал түүнийг аяны хүн болгон буудалд нь шургаж хонох гэж үнэн учраа хэлсээр сая дундалмагц. Тэр ихэр хэлж барахыг хүлээлгүй их дуугаар нэгэнд зандран Тэдэсалын бүснээс адхан авч дээш докторын имэйлийнхээ бүргэн дээр гаргаж атертал хүллээ. Энэ хүн хинбэ гэвэл Арлуудын Борч ичээ. Борч тэр жил хараад гоо нэртэй гэргийг буулган авч нэг хүүтэй болж хүмүүний ганц хүүгийн ёсоо гүйцэд гэж эцэг ихтэй үлдээж өгөөд гэргийг авч Тэмүүжинд дагахаар буудлаа авч ирэх замд Тэдэсалтай очирсан аж. Дараа өдөр Борч Тэдэсалыг Тэмүүжинд хөргөж ирсэнтэй Тэмүүжин Булжиныг ялыг тоочин мэнлэгт тушаан өгч гадагш чирж гаргахтай тохиолдов. Тэмүүжин Борчийг магтан сайшааж Тэдэсалын ялыг асуулган Булжинтай хамт цаазаар завчин алуулж толгойг өндөр модонд хатгуул. Хором дээр торгон шаргаж өөмөргөн хэрэг удаг зэлэмнэр мухлагаас Тэмүүжний цэргийг ухруулан буулгасан ба түүний хингэргийг даруй дэлдэхгүй бас дайсныг даруй нэхэхгүй учрыг асуув. Мухлаа олон ахаанараа хянан болгож үхэр хүчтэй тэнийгээр уран болгоомжид мэгдэхүн хоёулаа барилдуул тэнийгээр магад гинтэх болно. Түүнчлэн дайсны зэргийн хүч хараахан чирэг тул манай эзэн түүнд үхэнц буураг үзүүлж дайсны хөөх омгийг нэмүүлж. Альва хүний омог хэдрүүл сэрэмж үгүй болох тул дайсныг дийлж болох нэгэн зүйл. Альва цэргийн уур өглөө эрт хүчрэхийг өдөрдүүл альжаангүй наран ташвал буурна. Хоолн цадвал чирэг тиймээс би тэдний цэргийг альжаангүй буураа болохыг хүлээж. Манай цэрэгт хоол идүүлэн чирэг болгож сая гарсан энэ дайсныг дийлж болох хоёр зүйл. Бас байлдахад ирэх биш цэргийн уурын түрэмгийн ирхэм болгоно. Хэнгэрэг анх дэлдмэгц цэргийн уур хэлэн цөм өгч. Тиймээс шалмгаалan урагшорно. Дахин дэлдвэл цэргийн уур баахан дэвэрнэ. Гуравтай дэлдвэл цэргийн уур нэг мөсөн дуусахад хүрнэ. Тэдний цэрэг маний 3 удаа дайран ирж төрмөгийн уур нь нэгэнт дуусав. Манай цэрэг нэгэнтээ хингэрэг дэлдэхэд уур анх барагдах тул манай бадарсан уураар тэдний дууссан уурт орвол энэ магад дээлж болох 3 дугаар зүйл. Жиж нэгэнтээ дээлсэн хойно даруй түргэн нэхэх алах байдал бас үл нэхэх нь тайчуд гихч их аймаг. Түүнийг басаж болохгүй. Хэрвээ тэдний бүгсэн цэрэг байвал бид бас дарагдах болно. Тиймээс тэдний цэргийн хөл ба морины мөрийг үзв. Хэрвээ бүгсэн цэрэг байвал анги баг алив тэгш. Гэтэл тэдний цэргийн хөл ба морины мөр олив солив үнэхээр маш самун болч. Бас тэдний туг хяар ба тоос тормыг шинжүүл анги баг нь өөмөрн зууралдаж тэгш үгүй болч. Тиймээс үнэхээр дарагдаж бүгсэн цэрэг үгүйг тодорхой мэдж нэгэнд нэгснээр сая бүрэн олж дийлсэн билээ. Үнийг амраар ядсныг тулах цөөхнөр олныг дийлэх ёс гэх билээ. Олон жанжин түшмэд Мухлан Мэргэн Баатрыг их л гайхалдаж сая бишрэн